Сайн байцгаана уу? Төвмэг клубын багийн ахлагч олон улсын хэмжээний мастер Цэрэнбаатар байна. Та бүхэндээ одоо өөрийнхөө дурсамжтай 9 зургийг танилцуулъя. Энэ зургийн хувьд бол миний одоо шгшөөг тоглож исэн 3 дахь үеийн зураг. Тэгээ энэ зурган дээр бол одоо тухайн шгшөөгийнхаа гарааны одоо чөлөөт хамгаалагчийн байрал тоглож исэн энэ зураг. Одоо яагаад миний сэтгц одоо 9 зургийн маань нэг зураг гэхээр одоо шгшөөг би тоглохдоо довтлогч хамгаалагч холбогчийн байрал тоглож исэн. Тэгэхээр чөлөөт хамгаалагчийн зургийг бас энэ зурганд онцолж оруулсан. За энэ миний 2017 онд тоглож исэн шгшөөгийн зураг байна. Бас шгшөөг холбогчийн байралд үндсэн холбогчийн байрал тоглосон. Бас багийн ахлагчийн үргийг гүйцэтгэсэн. Энэ зургийн маань болохоор яг манай хүрэл медалийн төлөө тоглох одоо хариуцлагатай тоглолт байсан. Тэгээ энэ тоглолтын өмнөөс багийнхаагаа орон зайгаар одоо дэмжих одоо хариуцлагатай тоглолт шүү гэж уриалгах одоо баг цааны толноо сэргээх гэсэн зорилготой юм зураг байгаа. За энэ зураг шгшөөг болон одоо Асуу Мегастарс клубт байхдаа тоглож исэн 2018 оны одоо Жакартад болсон Азийн наадмын зураг байгаа. За тэгээд энд бас тухайн үед бас одоо Ираны шгшөөгтэй манай шгшгийн тоглолт хийсэн. Одоо Маруф гэдэг тамирчин бол манай болоо сонирхчдын төдийгөө одоо дэлхийн одоо супер од болсон одоо холбон тоглогч байгаа. Тэгэхээр энэ тоглогчийн бас эсрэг тоглоод манай нэлээд амжилттай тоглож ирсэн. За тоглолтын дараа бас энэ үедээ зураг даруулах боломж олоод бас зураг даруулсан юм зураг байна. За 2023 онд би гэр бүлийн хамтаар бас Австрали улсад ажиллаж амьдрахаар их спортоос бас хөндөрөхөд за тэгээд богино хугацааны завсралгаа авах гэдэг юм шийдвэр аваад гэр бүлээр явсан. За энэ үед бас намайг бас хамт тоглож ирсэн үеийн өндөр тамирчид болон шгшөөгийн тамирчид бас тухайн үед одоо миний лигийн тоглолтын сүүлийн тоглолтыг бас гаргаж өгөөд бас өдөлтийн юм одоо дүр зургийн дээр буусан байгаа. Тэгэхээр бас миний хувьд бас нэлээд одоо дурсамжтай тухайн үед бас нэлээд одоо гонигтай юм зураг байсан. Тэгэхээр миний бас нандинж авдаг зургуудын маань энэ зураг байгаа. За энэ зураг сая өнгөрсөн 4 сард болсон одоо Малайзд улсад болсон олон улсын тэмцээн байгаа. За энэ тэмцээн дээр бол би Сингапурын клубтай нэг 7 өдрийн гэрээ байгуулад үндсэндээ Ливанор тамирчны үргээр тоглосон. За анх удаас Монгол хүмүүсээс өөр хүмүүстээс тоглож олон улсын төрөл бүрийн хүмүүстээс тоглосон. За манай жишээлбэл Япон, Малайз, Сингапур, Тайван гэсэн улсын тамирчтай гар буй нэг баг холон тоглож удаас тэр олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан. Одоо миний бас энэ спортын карьерийн хамгийн оргил амжилттай тийм гол зураг байгаа. Энэ зураг бол 2008-аас 2013 оны хооронд би ноён клубын тамирчин байсан. За тухайн үед 2013 оноос хойш одоо ноён клубын гэрээ дуусгаруулгаад 2014 оноос хойш Асуу Мегастарс клубт тоглоод 2020 хүртэл тоглосон. За 21 оноос хойш Натурмед ноён гэдэг клуб маань эргэж байгуулагдаад одоо тэгээ хамгийн анхны дээдлигийн тэмцээнд баг ахалж бага одоо бүрдүүлэн оролцож одоо дээдлигийн 2021 оны авраг болж исэн. Тэгээд бас миний одоо нэлээд үнцэнтэй олцсон хамгийн нандин медалийг одоо алтан медаль авсан энэ зураг маань бас миний хадгалж авдаг ховор зургууд юм байна. За түрүү нөгөө хэлжсэн бас их спортоос төв зургийн завсралгаа авах болсон гээд. За тухайн үед тамирчны карьерээс шууд хар ажлын карьер рүү шилжсэн. Тэгээд барилга дээр ажиллаад барилга дээр одоо хүн төчр ажлыг хийгээд өглөө болгон одоо 5 цагт босдог, өдөр болгон 8 цагаас өмнө нэрт унтдаг тий. Тэгээ нэлээд нөгөө спортын өдөр тутамдаа хийдэг одоо хийдэг зүйлээс минь шат тест өөр амьдралыг би бас жил гарын хугацаанд хийсэн. Тэгэхээр бас энэ бас миний одоо амьдралын хувьд бас нэлээд өөрийгөө сорьсон. Тэгээ амьдралын нэлээд өөр орчинд амьдарч үзсэн тийм хүнд үе гэх юм уу эсвэл за миний энэ амьдралаас хийж үзэх ёстой зорилгоудын маань одоо нэг байсан гэж би нэг бас бодоод байгаа. Тэгэхээр энэ зургийг бас харуулсан байна. За 2021 онд эрхэм баяр найзтайгаа хамтарч одоо өөрийнхөө дуртай спортын чиглэлээр бас бизнес эхлүүлэх зорилго тавьж тэгээд найзтайгаа хамтраад бас ЦЭМ гэдэг нэртэй спорт хувцасны үйлдвэр байгуулсан. Тэгээд бас байгуулах үедээ бас
тэр одоо үйлдвэрийн байр болон одоо бүх засвар тоног төхөөрөмж өөрсдөө ухсаж засварыг хийж ингээд нэг сарын хугацаатай бид тэрс нэлээд өдөр шингүү ажиллаж байсан. Тэгэхээр энэ бас миний одоо энэ 9 зургийн маань одоо нандин зургийн маань нэг байгаа. За 2017 онд амьдралынхаас хамгийн нандин мөчүүдийг би гэрчилсэн. Тэгээд тэр мөнх тултайгаа хөрмөө ээж одоо голомтой бадраасан юм нандин зургаас тань сонирхолж байна. За хамгийн одоо миний хувьд дурсамжтай 9 зургийнхаа сүүлийн зураг дээр одоо өөрийн амьдралын хамгийн нандин мөч болох хамгийн нандин зургийг хамгийн төгсгөлд нь орууллаа. За миний дурсамжаар ажилласан та бүхэндээ баярлалаа. Төмөг клубийн багийн ахлагч олон улсын хэмжээний мастер Цэрэнбаатар байлаа.